сарай чамд шүн тай хийж өгнөө нөөрэ. Авын гол хитэн жагсаагал. Мэдхгүй л дээ. Энэ бол 10 мянган жагсаага тийм ээ. Тийм ээ тийм. Энэ бол зөндөө загас. Энэ жагснууд нь яагаад гаж ирэхгүй байгаа бол? Загаснууд уу? Загаснууд чинь усан дотроо байдаг байхгүй юу? Усан дотроо ингэ сийлээ. Миний хүү том болохоор бүгдийг мэддэг болно. Том болоод сургуульд ороод тэгээд бүгдийг мэддэг болно. Чи үгээ хэлж сонсож байна уу? Таасан ч загасчд болдоо. Чимбата энийг ирээд мушгаад өгдөө. За. Зөнөг толгой. Хүүдэнээр хайрлахаа мартах шахаж байна. За. Тийм нэр. Өрхөстөө муу хөрш минь ядарсан ч гэсэн надад хэрэндээ л тус болж хэд хэднээр олж өглөө гэж.
Бидний хүү. Амин эрдэнэ. За ашиг да. Амин эрдэнэ багтаа яах вэ? Тэгээ хөвшөрхөр нь хүмүүс амин эрдэнэ өвөө гэж дуудах хэрэггүй. Юунэ? Чи миний өгснэрийг голно гинэ? Яасан бэ? Аа? Миний өгснэрийг голно гинэ? Юу л доо? Ингээд хүний өгснэрийг голно. Хил доо. Ингээд хүний өгснэрийг голно. Яасан гинэ голно. Хил доо. Юу? Алуу. Тэр ээж амин эрдэнэ шээгээгүй. Юунэ? Дахиад хэлдэ. Санамсаргүй хэлчлээ штэ. Чимбата. Харин хүүд маань нэр нь хүнддэхгүй байгаа. Аав хүүг аавд нөхдөө. Яалаа гэж дээ. Аав нөхсөн юм чинь. Яалаа гэж үнтэх. Удахгүй миний хүү аваасаа өндөр болно. Тэр Би чамаага даанч багахан жаргаажтэй. Үснийхээ өнгийг өөрчлөгдөж, үрийнхээ үсхийг чи минь харж чадсангүй. Гэхдээ чи намайг мартаагүй л байж. Хүүгээ минь эргүүлж өгсөнд баярлалаа. Одоо хүүгээ чи нэр хүнддэхгүй. Бэнэ барха. Би ослаа. За янт. Начаас. Ослаач. зүгээрээ хүн. Сан бэнэ сан. Ямар өнгөрсөн үхвэштэй. Одоо нэг юм радиог. Нас барцдгүй тохог гэж. Бэрэта. Пораха. Яасан хатуу хорвоо. Хүний сайн төрүүлээд явчих юм байна штэ. Гүтэр хүүхдийн нь хөөрхнийг чаавас талигаж хичнээн сайн хүн байлаа. Яасан зүршээлгүй хормоо. Саятриксэн Соо. гайгүй. Та
Та намайг уучлаарай заа юу. За, ингээд талдаа ачаа гашуудлаа таалаад илээгөөч. Барахтаач уугач тээ. Любя. Уушларлаа. Орж болох уу? Шантаныг юм ярих гэсэн юм аа. Талигач үнэхээр сайн хүн байсан шүү. Талигачийн ханаас гашуудаад өнөөдөр яахан уучлаа. За битгий үйл. Сар ямар басаад ирэх вштэй. Санаа. Би чамд сэтгэлтэй байсан. Талигач энийг мэддэг байсан. Гараа авал та. За чи. Болилдоо чи яг гэдэг юм бэ? Болир хамт яг гэдэг юм бэ? Болир. Наач. Юу болоод байгаа юм бэ? Яг гэдэг юм бэ чи зүгээр л да. Талилдаа чи. Аваа энэ. Эчи. Болилдоо чи. Мохарч. Юунда чи майгси. Сама би чамаг жаргана. Чи нашра сама чи удаа цугтаагаад байгаа. Сама шш.
намайг сэтгэл мэдрэлийн эмнэлгээс 10 жилийн дараа гарч ирэхэд танд хүмүүс маань тандгүй болж хоёр хогшин маань өнгөрч хамаатан садгууд маань тайчж хүн болгонд ад үзэгцээр амьдрах эрхэнд хог түүж хогийн толгой галзуу шавц гэж хэлэгдэх болсон. Нэгэн талын хүүхдээ эцэг их нь олдохгүй байгаа бол эмээ нь үрчлээд авчи. Хүү маань эргэж ирсэн юм шиг санагдах боллоо. Танки түүдээ хин гэж нэр өглөө. Аймын Эрдэнэ. Чимбатын Аймын Эрдэнэ. Чимбатын? Тийм ээ. Бурхан болооч маань энэ нэрийг хүүдэ өгсөн юм. Амьдтай биелүүлж чадаагүй хүсэл нь одоо биелгэлтэй. За. Та тэгэхээр маргааш ирээд хүүгийнхээ гэрчлэгийг авчих. Харин бид нар энүүгээ ярилцаж байгаад таны төр дэтгэмжийн асуудлыг шийдэж өгье. Маргааш хариугаа аваарай. Гэлалах хүн минь. Ээжээ, би цавгийн дэс жоохон тоолцоод ирээ. Миний хүү цагаа угаад явахгүй юм. Үгүй би цавгийн дэчэд гоё мэдчихнэ. Тийм ээ цогоо. Тийм. Та өөрөө цайгаа би явлаа. Миний хүү Миний хоёр хөө хоолой. За. Энэ амжилтынх мөн үү? Мөн. За, миний хүү цаанаасаа том хүн байвал дуудчихгүй юу? Дулмаа хичээ. За, сайн байна уу бүсгүй? Хөөе, сайн байна уу? Үгүй яана. За, бид гараачтай нааш. За, юу вэ наа хүү?
Огшнаш ор. Гээ сандал мандлын байж байгааг яа нэг гэр орны байж байгааг. Тэгээд миний өгшөө сайхан юутай. Хүүш би бүр сандарчлаа штэ. Өгшин чи анаа да. Тэгээд амралтаараа явж байгаа маань. Цогоо миний хөө цаа аваад ирдэ. Танахаар ирэх гээд юусоо зав болохгүй. Хэлгүй яах юм бэ? За тэгээд сайн сайхан. Нөхөс өдөр өөрөө сайн бидтэй аа. Өө сайн. За. Өгшин чи бүр сандраад хинчнээ чичил уулзаагүй юм битээ. За цаа минь. Хүү энэ сая хаалга онгойлгож гисэн хүү чинь юм хүү. Би бүр айл андуурчихлаа гэж бодлоо шүү. Тийм үү. Манай энэ тийг мэдрэл муутай хүүшин байдгийг. Тэрний хог дээрээс алсан хүүхдний гисэн штэ. Ядарсан юм даа зайлвал. Тэтгэрийнх нь хэд хоол унд хувц сунарт нь хүрхтэй гүтэл байдгийн гэсэн. Манай хүүтэй нэг ингэж сурдаг штэ. Ядарсан юм даа. Тэгэл өдөржингөө манахаар идэж уугаад унждаг штэ хөрхи боён бол тэ. Хүүе юу болоод байна? Чинь юу болоод байна? Цагаа. Хөөе. Ама, амитэ, хайшаамбэ. Ама. Амитэ, хайшаамбэ. Ээжээ. Тагаал зөв ш тийм ээ. Та намайг өгдөрс ус юм уу? Үгүй. Миний хүч нь ээжээс гарсан байлгүй яах вэ? Тэгвэл миний аав хаана байгаа? Миний хүүгээ аав нь холоо явчихсан. Ээж нь хүүгээ том болохоор нь ярьж өгнө. Тэгэхэд миний хүү ааваас өндөр томоо ир болчихсон байж шүү дээ. Ээж та яаж ийн? Гайгүй юу? Миний хүч нь хөөрхөн болчихоо юу да. Яасан түргээ яваад ирээ. Таныг яаж байгаа бол гэж санаа зовоод. Харин ч сансныг бодвол сайн үс чинь таарад хурдан засуулчихлаа. Ээж нь гайгүй.
тэтгэврийнхээ хэдиймийг авах гэж зогссоор байж халуунаар нь даралцж авах ихсчиж. Ээж нь мөн хүүгээ зовоочуда. Зүгээрээ ээж. Харин та эмээ уусна уу? Залэг гэжтэй бүр тааг мартчихаж. Аль минийхөө Одоо л эмээ уух цагч нь болж байна. Хүмүн. Хонхны чинь баяр маргааш үсттэй. Тийм ээ тийм. Тэгээд юм хумаа бэлддэг юм уу? Бэлднэ. Амж нээж. Та битээ санаа зов. Ээж нэгэ мартаж орхиж. Би өчигдөр чамд гутал авсан юм. Наад хавдар дотор ч нь байгаа. Өмсөд үсттэй. Юу гутал? Над гутал байгаа штэ. Энд ч одоо хонхны баяр болж байгаа чи ийм муухай гуталтай яаж байдг юм? Амт хүн муу хэлнэ үсттэй. Үгүй ээж. Би Зүгээр дээ хүмүн өмсөд үз. за. Яасан ганган идвэ? Ээж ямар гоё гутал вэ? Хэдээр авсан та? За байцуу. 25,000-аар л авсан шиг санагдчих. Юу гинэ? Яасан үнэтэй идвэ? Би юм үнэтэй гутал өмсч чадахгүй. Харин хоёулаа энийг зараад хямдхан шиг гутал олж авъя. Тэгэл болоо. Би амьд яваа цагтаа чамаг бусдаас югаарч дутаахгүй. Хүн чинь эдийн сайныг эдлэж хүний сайнтай нөхөрлөдөг юм. Дугаа наатахаа өмс. Ээж хараа. Ямар гоё гутал вэ? Тийм. Надад яг таарч байна. Заашгүй. Энэ юу вэ ээж? Яа. Хонхны баярт чинь хэрэглэх мөнгө. Өчигдөр би танаа ангийн цогоотоо таарсан чинь цогоо надад хонхны баярт зориулж хүмүүрээс 10,000 төгрөг авч байгаа гэсэн юм. Тэгээд би чамайг хэлэхгүй болохоор чинь наадах руу чинь хийчихсэн юм. За болдоо ээж минь. Та ингэж олсон идэ над өгөө дуусах юм бол өөртөө юу авах юм? Та чинь ганц дээлнээс өөр юм байхгүй шүү дээ. Тэгэж би тэр хонхны баярт чинь орохгүй гэд аль хэдийн шийдчихсэн. Яалаа гэж дээ. Оролгүй яадаг юм. Чи ч 10 дугаар ангид төгсчлөө. Хамт олонтойгоо байвал зүгээр шүү дээ хүмүн. Тэгээд чи бид хоёр олонныхаа буянд л ингэж явна шүү дээ. Ээж, би ерөн сургуулаа төгсөөд ажил хийнэ. Ганц 2 жил ажил хийж танд тусуулж байгаад дараа нь сургуульд оръё. Тэхүү. Хүмүн дээ хүмүн. Уулын чи сургууль соёлын мөр хөвөл зүгээрсэн дээ. Тэгээд чи чинь сургуулийнхаа онд сурлагт нь шүү дээ. Муу ээж нь чамаараа бахархаж чамаага эрдэм номтой болохыг л хүсэж байна шүү дээ. Чи минь эрдэм номтой хүн болвол ээжийнх нь хүсэл биелэх нь тэр.
завсралцгаая. За алуу ари ой. Ямар гоё бэ? Төмөр манай цаг шүү дээ. Маш та. Яасан. Би хурдгаа авчиад ирье. Тэгээ зурч байгаа. Жоохны өрнөнд дуусчих. Тэгмээр л байл да. Ээж би тааруу хэлсэн. Тэгэж би энэ шагналын талаа. Ээжтэй үжилчих. Тэгвэл гад үлч ордё. Чи багш чи. За тэг. Би хурд ирнэ. За. Би ч гэсэн аяа. Ингэж хонотон жүдэр алга болдгүй л юмсан. Ятаж байхад энэ мө би бүр таагддгүй шүү. За энэ мө хүүгээ олж ирнэ. Чото юу машин бэ? Сайн байна уу хүү? Таны хам гэдэг үү? За эмээ явна. Танай хүү чи шоронд байгаа. Миний хүү яасан болов? Хүү минь хүү амны хэрэгс. Юу? Хөөе. Хөөе. Хүү та чи яаж ийна?
явдлыг тодорхойлох нь надад яриад өгөхгүй юу? За юу л да хүү минь. Би найз хөвшнийхөө төрсөн өдрийг тэмдэглэх гээд явж ирсэн. Гэхдээ бид нар олсон хойно дэлгүүрээр ороод жаал зугаа юм цуглуулад явж ирсэн. Тэгсэн чи нэг хүүхэд ирээд цүнхээ минь булаага зүхтаачдаг юм байна. Хүйр. Одоогийн энэ хүүхдүүд гэдэг чинь яасан их баялаар юм бэ? Тэ бүү үзэгд гэж. Тэгээд нэг нь бас араас нь баярлчихсан хүүгээд байгаа юм да. Уучлаарай. Өөр бас нэг хүүхдийн тухай ярив уу та? Та тодорхой ярил л да. Чухам ямар хүүхд байсан юм? Харин тийм ээ. Тэр хүүхэд араас нь хөөгöd явж байгаа тэр хүүхэд яг л тэр хүүхдэд хамсаатна байхад бас нэг костюм өмсчихсэн байгаа. Айгуул хулгайх байж таарна да. Энэ муусан тэнэмлүүд ёстой дэнд ч байгаа юм. За танд баярлалаа. Юу таны зүнхийг булаасан хоёр хүүхдийн нэг нь осолдож газар дээр нас барсан. Харин нөгөөх нь бид баривчилсан байгаа даа. Тэгнэ тэр. Тэгээд та нарыг хуурах гээд нэг хороочихгүй юу? Тэгээд нөгөө араас нь хашгичаад байсан хүүхэд нэг л заналта хашгичаад байсан. Айгуу бол олзоо булаалдаж нэг хороочихгүй юу? Байцаагчаа миний юм олдсон уу? Олдсон. Та энэ цүнх аав. Бүх зүйл тоош ирэхээр бүрэн бүтэн байгаа гэж найдаж байна. Шалгаж үзэж байна. Төрөвч маань байна. Дэвтэр маань байна. За, түлхүүр маань байна. Пүтэр маань байна. Энэ пүтэр маань арай хагарчааг байгаа та. Ашиг. За, хэвээрээ байна. Миний нүдний харандаа алга байх чинь вэ? Хүү минь. Уулын дуусч байсан юм аа. Та сайн шалгаж. Хүү маань өгсөн байгаа юм. Ашиг байж. За, юм чинь бүрэн бүтэн байгаа бол та энэ дээр гараа үсгээ зурчих. Тэгээ явж болно уу? Баярлалаа хүү минь. Тэр хүүхдийг л тавьж болдгүй юм шүү. Баярлалаа. Баяртай. Надаас чөлөө аваад ээжигээ эргээд ирээ гэд явсан хүүхэд чинь яахаар ийм ихт орж ирдэг байна. Манай амирд нь арай ч юм хэрэг хийж хүүхэд биш л юмсан да. Заавал ээжийнх нь би энэ байгаа гэж дуулцсан. Одоо үүнийг сонсоод хэцүүдэж байгаа ах та. Арай ч тий. Амирд маань ийм хийхгүй л хүүхэд юмсан. За, ахыг нь хэнгэр хинзээ гэдэг юм да. Энэ эрдэнтийг алдахгүй. Ах нь энэ эрдэнтэд юу болж байгааг бүр сайн мэдэн. Ах нь тэр өдөр чинь байсан юм байхгүй юу? Тэр өчигний хүүхдээ тухай асуугаад байв уу? За байна шүү дээ. Ах нь тэр өдөр чинь дэлгүүрээ гадаа байсан. Тэгсэн чинь нэг авгаа гарч ирсэн. Тэр авгаан зүгт орж
50,000 төгрөг байсан шүү. Тэ. Тэгсэн чинь нэг нэг хүүхдээс төрөд бүр сүгийн шүгэр зүгтаасан л да. Тий. Тэгсэн чинь араас нэг хүүхд бич одоог тий балиа. Бүр костюм бичэхтэй. Эцэнэ бүр хоогны баярыг тэмдэг зүүцсэн байгаа юм да. Би ястаа нэг айхдаг шүү. Тэгээд ингэсэн байгаа юм. Тэр хүүхд зүгтаасан л да. Нөгөө авгаач хорлоод бас нөгөө тэр бүр хонос гүйж. Тэгэхээр би хонос юу болох нь гэдээ гүйсэн л дээ. Тэгээд очиж харсан юм. Тэгсэн чинь тэр байрлал хондор гүйж байгаа. Тэгээд тэр мөнгөө булаацсан. Тэгээд яг нөхөрчөд айгуул мапит. Тэнгууд яг нөгөө тийч бүр балкон дээрээс аваад чулууж байгаа юм чи. Доорс аим. Улаан ялах. Тэгээд хаваарыг бүгдээр хас. Би хамгийн түрүү тасаа. За тэгээд тавгүй. Тэр үгтэй тэгээ барьсан уу? Ястай зү. Саямнуудыг бүр шаранги хатаа суулгах хэрэгтэй. Тэр их шинэ тухай юу? Тэр их ингээд эхлээд дэлгэрээс гарсан чинь араас нэг юм амар төмсөртэй гарч ирээд бүх манад байхад ингээд тогсон чинь тэр ах шууд удачаад амар хурдан гүгэл цүнхэн болгоод цавтаацсан шүү дээ. Тэгсэн чинь надаас нэг юм жижиг шилтэй ундаа нөгөж асуусан хонх зүүцэн байсан. Тэгээд тэр бас нэг бичтэй медальтай байсан. Тэгээд тэр ах араас нь хөөгд чи цүнхэн нөгөөж араас нь хөөгд алуу болсон шүү дээ. Сая өнгөрсөн хүүхдийн талаар мэдээлэл олж авлаа. Түүний нэрийг дүүрэн жаргал гэдэг юм байна. Одоо 17 настай. Тэрийг ихэн төрүүлэнгүүтээ нас болсон юм байна. Түүнээс хойш эцэгтэйгээ хамт амьдарч байгаад эцэг нь хаяа явчихлаа. Тэгээд энэ үжлэх болж. Өнгөрсөн жил энд бадгаа гिचтэй танилцсан юм байна. Бадгаа гिच нь энэ жил 27 настай. 90 онд 239-ийн 3 дугаар зүйл ангаар шийтгүүлээд 2 жилийн өмнө суллагдсан юм байна. Бадгаа дүүрэн жаргалаар хулгаа хийлгдэг байсан юм байна. Тэд хэдэн үйлдэлтэй юм байна. Харин сүүлийн үйлдэл дээр л энэ золгүй явдал болж илтэй. Одоогор бид бадгаа гिचийг барьц хаалтуулаад байгаа. Нөгөө үйлдэл. Тий. Тэр хүүгийн талаар мэдээлэл олж авсан л та. Нэрийн Америк гэдэг юм байна. Энэ жил 10 дугаар анги төгсөж байгаа. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Сургуулийнхаа тэр хүний сурагч гэсэн. Энд сургуулийнх нь болон анги хамтлагийнх нь тодорхойлт байгаа л да. Тэрний буруу гэдэг нь нотлогдсон. Ихийг нь яаж вэ? Их нь би юу? Их нь би тунт харах. Бид хэл хүргэж очсон цагтаа арга хэмжээ авсан л да. Муу. Маш муу. Үгүй эхний гэрчийн мэдүүлгээс болж бид хугацаа алдчихлаа л да. Харин
сүүлийн гэрчүүдийн мэдүүлгээс бүх зүйл нотлогдсон. Бол. Айд. Чи Америкныг өөрөө яралтай юм л зөөж. Мэдлэг үздэг. Be
Өвчин галбирсан та минь намайга хүсэл явуулах гэж насаа идээсэн та минь наран сарны зовлон таныхан хүсэл мөрөөдлийг гүйцэтгүүлгээр явлаа. Ирэх жилийн ханш нэг цагаар эргээд ирнэ хүч. Таам санаа бүү заваарай. Таны цаст цагаан гантыг цогцсон тань цэцгэн ирэх өргий гэж цэцэгтүүлээ. Таны сайхан сэтгэлэн олдог байсан намын талаас сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүудэр дороос эцгүйд миний дууг сонсдог эрх танхай цэнхэр горхны хөвөнөөс цэцэгтүүлээ. Цэцэгтүүхтэн уйлжтүүлээ. Унсан харуулслын минь нулимс онсон цэцэг бүхнийг түлээ. Тандан цэцгэн ирэх өрөө гэхэд нэг нь зуны байтугай, нэг нь зууны цэцэгч үл хүрлцэн. Сайхан чим санчхантан чин хэрүүгээ ихм. Таныга орчлонгийн өнөмөхийн шүн дондор одлоо гэж одод хэсгэн мөхлийн хар шуурганд босголоо гэж хайллаа. Таныга
мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж мандах нарны зүг ургана гэж уужирлаа. Энх шархал үүрээр хэртэшгүй цагаан цолмон байж эхлэл бүхний манлайд гялалцнаа гэж тайтгарлаа. Ичи та хагцлаар чулуутсан аялгау халуун наранд цартсан сүв ичи би таны